За та бүхэнд энэ өглөөний мэнд хүргье. Өглөө ажилдаа явж байна. Тэгээ бас ажилдаа явж байгаа хооронд зам өсөж байгаа ачаалттай багш байна. Энэ хооронд та бүхэндээс миний оруулсан постн дээр бичсэн комментэнд бас тодорхой хариулт өгдөг. Энэ бас хариултыг өгье гэж бодож байна. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтаа болгож одоо хөнгөлөх энэ хуулийг 2024 онд санаачилж улсын хурл өргөн барьсан. За 24 оны сонгуулийн дараа парламентаас бүрдээд бүх хуулиудыг буцаасан байгаа. За энэ хүрээнд одоо бас улсын хурлын нэр бүхий гишүүдтэй одоо хамтарч энэ хуулийн төслийг бас их хурл өргөн барихаар бас ажиллаж байгаа. За энэ дээр одоо бас пост оруулсан постонд бас манай иргэд их олон янзын сэтгэл өвчсөн байна лээ. Тэгээд эндээс сааханд бас товчхон бас сонирхолтой гэж бодож байна. Тэгээд за энэ цоого гомбожоо аслагдсан бүс нутгийнхны бараа бүтээгдэхүүнийг харахаар хэтэрхий баян хүмүүс амьдрдаг юм шиг өндөр үнэтэй байдаг. За олж байгаа орлогыг нь харахаар туйлын ядуу юм шиг одоо тийм үү ямар ч орлогогүй байдаг. Мөн одоо хөдөө суманд аймагт ногоо тариа төмсөс ногоо тариа тэр маш хямдхан байдаг хот руу орж өндөр үнэтэй болчдөг. Хотод тарьсан хотын ойролцоо тарьсан бол өндөр үнэтэй ногоо зардаг. Суманд тарьсан ногоог хот руу орж маш их бага тээврийн зардал гардаг. Ногоо нь хямдхан орлого. Одоо нэг малчтын мах нь хямдхан, мал нь хямдхан, арьс ноос ноолуур нь одоо үнэгүй шахав. Тэгээ орлого нь бага байгаад байдаг. Яг харахгүй одоо ингээд олж байгаа орлогоо нарах юм бол одоо бас орон нутагт амьдарч байгаа иргэд маань бага орлоготой байгаад байдаг. Тийм болохоор одоо энэ бага орлоготой иргэдээс өндөр татвар авахар чи илүү том дарамт болоод байгаа. Ингээд зардал өндөртөө орлого багтаа баг орлогогүй болохоор өрнөөс өрний оронд зээлээс зээлийн оронд амьдардаг. За тэгээд аргаа барахаараа явах вөхөр хот руу нүдэг. Тэгэл хотод орж ирээд бүгд ингээд шамбаарчдаг. Тэгэл нэг төгжрөл төвлөрөл энэ утааны агарын бохирдол хөрсний бохирдол гэх энэ бүх асуудал ч үүсдэг. Сургууль цэцэрлэгийн хөрөлцөөгүй байдал гэдэг. Тийм болохоор Улаанбаатар хотын төвлөлийг сааруулъя гэвэл хөдөө орон нутгийн амьдарч байгаа иргэдэд аятаа тухтай орлоготой ахиу орлоготой бага зардалтай амьдрах энэ боломжийг л бүрдүүлэх ёстой. Ингээм бол Улаанбаатарт л нүгөөд байхгүй Улаанбаатарт л шаваад байхгүй. Энэ үүднээс энэ татварыг зохицуулт хийж байгаа. За нөгөө талдаа аслагдсан бүс нутгийн бараа бүтээгдэхүүний үнийг харахаар хэтэрхий баян хүмүүс амьдардаг юм шиг гэж. Бас яг үнэн. Улаанбаатараас гараад явах тусмал тэгэл бензин ингээл 500 төгрөг үнэтэй болол ингээл хэдэн мянган төгрөг үнэтэй болчихдог. Одоо баян илгээд увсад жишээ нь дорн дурш шин. Гурил будаа гэх чинь бас л одоо ингээл Улаанбаатарт хямдхан байж байгаа л аслагдах тусмаа улам үнэтэй болчихдог. Тог цахилгаан бас ялгаа байхгүй юм ийм байдалтай тийм. Ингээ өндөр үнэтэй. Орлого багтаа мөртлөө өндөр зардалтай амьдраад байхаар өрнөөс өрний хооронд зээлээс зээлийн хооронд л амьдрахаас аргагүй болчихдог. Ийм л одоо өндөр үнэтэй байдаг учраас татварыг нь багасгаад өгч тэр хэмжээгээр тэр одоо татварын ялгаа нь орлого болж орлогын хэмжээгөөсөө тэгвэл бас амьдралын чанар жоохон ч гэсэн нэмэр болох болов гэж одоо бас бодож байгаа юм аа. Манай бас зарим иргэд одоо хот хөдөөгөр нь ялгалаа бүгдээ ингээд одоо тэгш одоо нэг хөв болгооч гэдэг асуудал ярьж байгаа. Тэгээ энэ дээр бол манай хууль санаачилж байгаа гишүүд маань бид бүхэн бас ярилцсан. Ингээд Улаанбаатар хотод хувь хүний орлогын албан татварыг 5%, аймгийн төвүүдэд 3%, сумуудад 1% байвал яасан юм бэ гэдэгтээ тооцоо судалгаанд хийж чинь хамгийн бас зохимжтой зөв хуулиар бас энэ байж магадгүй ч одоо бид бас бодож байгаа. Тийм болохоор энэ талаас нь мэдэх юм бас одоо хуулийн төслийн санаачлах тал дээр анхаарч ажиллаж байгаа шүү гэдгээс хэлье. За энд бас дэмжсэн одоо иргэд их олон байна. Одоо тухайлах юм бол та бидний сайн таньдаг цэцэг бям бас зүйтэй гэсэн байна. За манай их хурлын гишүүнээс одоо бэлэгт ихч маань бас амжилт хүсье маш зөв бодлого шүү гэсэн байна. За энэ Абалхан марал одоо тий ажил хэрэг болгороо одоо эрхэм гишүүдээ гэсэн байна. Ер нь одоо татвар бол зөвхөн одоо төсвийн орлого бүрдүүлэх нэг чиг үүрэгтэй биш. Татвар бол эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийг зохицуулах. За дээрэс нь нийгэмд тэгш шударга байдлыг бий болгох ийм бас үндсэн зохицуулттай. Энэ талаас нас босод одоо хүмүүс нь хараасаа ганцхан одоо төсвийн орлого бүрдүүлдэг гэдэг зүйлс бити хараасаа гэж хүсэж байна. Тэгээ одоо их хурлын гишүүд маань санаачлаад их хурлаа хилцээд энэ хууль маань хилцэгдэх байх. Их хурл дээрс дэмжигдээд батлагдах байх гэж бодож байна. Ингээд Монгол улсын одоо өнцөг улам бүртээ 21,330 сум Улаанбаатар төрсэн бүх иргэд маань одоо эрх тэгш аз жаргалтай элбэг баян одоо тийм үү аятаа тухтай амьдрах ёстой. Үндсэн хуулийн заалт одоо биелэх ёстой. Үүний төлөө л одоо бас бид бүхний бас санаачилж байгаа нэг хуулийн төсөл юм шүү. Та бүхний бас зөв ойлгож хүлээж аваарай гэж төгсөж байна.